Hey, what's up? Oh, thanks. Шараа яриг уучаар гэртээ харих. Нэг хүн бөөж ирээд тийм юм бодис шингээсэн навчураар ам хонрын маань хагалах шиг байсан. Өнөөдөр их зурлаг багтсан. Тэгээд сүрээд гарсан. Нэг хаягдсан үйлдэл шиг байсан. Хөл гарын маань самттай хэлсэн байсан. Асахгүй зүгээр үгэн зөрөөгүй содоод л байсан. Тэр залуус байна шүү. Жинжин явуулсан хүн гэдэг нь яаж мэдэж байгаа юм бэ? Байсан гэж юу?
Awesome. No, I don't want to be with the pants. Тэгж тогсоо зайгүй зодуулж явдаг. Нэг хачин өнөрсөн. Хөж өгүүлж байгаа юм шиг тийм өнөр. Өчний өнөр гинэ. Шинжин ян захирлаас нэг өөр юм өнөрсөн. Тэгэхдээ нэг өөр юм содон өнөртэй тамхи татсан байх гэж бодож байсан. Тэгээд царайг нь харсан уу? Awesome. Үгүй. Thanks. Харж чадаагүй. Ийм өнөртүүлдэг хүн тэр хүнээс өөр байхгүй. Тийм таамаг биш. Яг чиний захирлын хийлгсэн хэрэг гэдгийг Тэгэхээр Check out that look on their face. Please, no, I'll keep my mouth shut. I promise. яаж гэсэн юм бэ? Мэдээж надад бүгдийг хэлж өгсөн л доо. Манай саний уншигчдад дахиад хэлж гин гэж бодоод хэлээд өгөхгүй юу? Танд хэцүү байгааг ойлгож байна. Гэвч та бацаан хэлж ижил чинжүнийн захирал авахарсан шанг нь өөрүүлж чадна л та. За, би байж. Шинжин ян захирлын ажлууд Forest компани IT инженер хэлэг байсан юм л да. Ингэхдээ цомцол гэдэг шалтгаанаар гинт намайг ажиллаа салсан. Тэгээд ийм шодрог болсон байд юм уу гэд хамт ажилладаг хүмүүстэйгээ ярилцаж байв. Санхүүгийн хэлцээний дарга маань хачи юм хэлсэн юм л да. Forest компани охин компаниуд хачирхалтай компани. хачиргалтай компани гинэ. Яасан бэ хаа? Одоо хамгийн гол юм яриа штэ. Ийм сурвалжлагчаа, ийм юм үзэж яах юм бэ? Ажлаасаа халагдсандаа уурлаад л утгагүй юм зохиож ярьж байгаа шүү дээ. Зохиохоо. Ингээд хүчирхийлэл өрцсөн хүн юм гэж өгч хахад санаа нь зохиох. Дарга байгууллага дээрээ хүчирхийлэл Forest компанид нэг хачиргалтай охин компани байдаг юм байна лээ. Тэр компани ямар ч үйл ажиллагаа явуулдаг хачиргалтай компани. Тэгээд бүх орлого нь тэр компани руу шилждэг гэдгийг интернетээр дацнаасаа болоод их хүчирхийлэл өрцсөн юм байлээ. сурвалжлагч хүн баримтанд тулгуур юм бичих хэрэгтэй. Санаанаасаа зохиож юм бичих болно гэж юу? Тэгээд ч энэ хэргийг прокурорын газраас нотлох баримт хангалтгүй гэж буцаасан хэрэг шүү дээ. Ганц Awesome. Итгэхэд нийтлэл бичих гэж юу? Ястаа. Ингээд хэрэггүй шүү дээ. За марка байцгаа. Forest компани сүүлийн 10 жилийн хугацаанд асар хурдтай хөгжсөн IT компани шүү дээ. Засгийн газар ч гэсэн нэлээ амсаа хийж байсан. Чинжүүнэн захирал залуучуудын дунд нэлээд нэр хүндтэй хүн юм шүү дээ. Ямархуу баримтгүй юмд үндэслэж нийтлэл бичих чинь нэг жаахан Хүмүүс манаас нэг тооч их байх. нийтлэл бичээд хэрэггүй гэж байгаа юм бишээ. Прокурорын газраас хүртэл нэмэлт мөрдөн байцаалт хийх хэрэгтэйгээд буцаасан гэвчтэй. Тэгвэл цагдаагийн газар хөдөлшгүй нотлох баримт олох байлгүй дээ. Тэгээд цагдаагийн мөрдөн байцаалтын талаар чи хамгийн сайн суулжиж чаддаг байна. Хөдөлшгүй нотлох баримт олохын дараа нийтлэл бичих. Инженер. Ачно. Нэмэлт мөрдөн байцаа тэр явуулж байгааг үзчихээ. Гэхдээ энэ процесс ингэж удаачгүй хэрэг нэг юм болгох юм. Ханны тодорхой бүрдэл бууруулж байхад юуны чинь тусуулах вэ? Awesome. Thanks.
болоод байх юм биш. Ингээд ямар хэрэг болоо. нөгөө Форест хэргийг сонирхож чийгээр тавцсан. Одоо нэг мөрдөг байцаал видео үзчих. Юу гэсэн бэ? Прокурорын газраас удахгүй хэргийг цааш мөрлөх хэрэггүй гэж анхааруулж ирсэн. Дараа нь прокурор тарамжлаа гэж хэрэг мөрдлөлтийг зогсоод өгөх байж. Энийг ийм бишээ. Форест компани удахгүй IPO гаргахдаг байгаа гэсэн. Үүний мэрэгчлэр IPO гаргахдаг байхад нь сархан явган ярианаас болж хорцооных нь унж магадгүйгээр энэ шивэр авир хийчихэж байна. Энэ хэрэг даралцлаа гэж бид нарт муу юм болов. Мөрдөн байцаалт явуулсан ч гэсэн ядаж IPO гаргахсныхан дараа явуул. Шигэж. Яг энийг хурдхан шиг үстэй явуулаад. Юу юм? Нэг оронтой гарсан байхаа би чиний нэрийг санал болгосон юм. Ийшээ гооч. Гинт юу ирээд байгаа юм бэ? Ийм хөдөлтэй байж яаж цагдаагийн газар ахлагч хийх гэж байна? Мөрдөгчгүй хэрэг мөрдөж угаад иймэрхүү байдлаар бэлтгэл үзтий. Иймэрхүү иртгэх. Нэг насаараа хацгарын ухааны тань ахлагч. Чи үнэхээр сайн ажилласан. Тиймээс Awesome. Улаахан албан тасалгаанд ширээний ард зугаад ажиллах хэрэгтэй болсон гэж байгаа юм. Нөө тэнийг ийгтэй камайг тийш нь явуулах гэж намайг ямар их хөөцөлдсөн гэж бодож байна. Хэрэггүй. Би явлаа. Цаагүй хүн дуудчихад хэрэггүй би ярьж байдаг. Чи нэрээ ингээд зөрүүлээд байх уу? Зөрүүлчих гэж хэн зөрүүлсэн юм бэ? Заагш. Санжуна. Чи бишээ очоод чиний доор ажилладаг хамаас Юу? чиний доор ажилладаг хамаас чиний амыг Эмэс үүсгээ бодоод тэмдэг хэрэггүй морьтой хэргийг мөрдөж цагаа үргэлжлүүлээ. Оо хоолой дүүрээс хэргийг илрүүлээд актем нортоо. Ажиг уу? Ямар ч Альтмад артаа үзчих бодохгүй гараад ирэх байна. нэр тань олдохгүй төрөх байлээ. Тэгээ одоо 2-7 хоног үдсэн хаад болно гэдэгтээ итгэж чадахгүй л байна. Гэхдээ хийсвэр болохоор нэг яахгүй байгаа. Ахтар гинтэнүүд ихнэстэй тусах юм байна. Хамаг явуулж ирэх гэж. Тэгээд за хаач. Тэгвэл Юу вэ? Хоёр намайг муудаад байгаа юм биш үү? үгүй ээ. Юу юм чи вэ? Энэ юу юм? Маа. Юу юм бэ? Кинон дээрээс харж байхад мөрдөгчний ихнүүд ийм юм хийж байгаа. Ямар ч юм не тусаар ажиллаж байна. Надаас юу заагүй нэрман тийм юм юу болов? Харин тийм ээ. Та хоёр тустай ярих хэрэгтэй. Би ингээд явлаа. Нэмэлт мөрдөн байцаалын талаар сонирхох гэж ирээ үстэй. Яасан. Дээрээс нэг хүч. Манай дараа хүртэл Форестийн хэргийг угаач төнгөхгүй болоод дуу хоолой хувирахсан хэргийг мөрдөж тушааж байна. Тэгээд нэрээ орхих гэж байгаа юм уу? Юу вэ? Бүр хайчлаа. Тэрсэжтэй компанид басуулаад ямар ч юм аашсан. Яагаад тавцсан юм бэ? Форестийн олон компани баярлаж тийм байж. Ой, инженер. Сэлбэлэр өнө хэрэггүй. Оо энэ юм. Зүгээр. Өөр хүрээ байх юм. Өөрсдөө хэлэхээр хорвоо дэлхийг эрхэндээ оруулах чадна гэж боддог ардтай болохоор бас өөрсдийнх нь хэлэхээр болно гэж боддог гадгийн. Бас тэдний